Нацка. За Нацка. Дуулагчаар чихэн чимэгтэй юм юу вэ да? Пүүшкний зохиолоос орчуулах санаатай. Бас нэг жижиг оролдож суун. За. Жанжин Сүхбаатарын тухай. Нэр нь юу гэдэг юм? Нэр нь нэр нь зохиол нэрнээс ургадаг учир бий. Монгол ардын суут. Монгол ардын суут гэдэг чинь чи өөрөө шүү дээ. Үй. Жамбал наадамаа. Амтэн хүн сонсчхул юу ч гэх юм бэлээ? Юу гэдэг юм? Айгуу бол өнөөмө тайж нацагд орж чинь архинтаа сохтоод өөрийгөө дүвийлгэж ярьж байгаа гэдэл хүрээ даяар шуугин шүү дээ. Хүний хэлэх яах вэ? Үнэн гэж нэг юм байд юм шүү. Зүгээр. Хар малгай жамблыг танихгүй хүнч халахын дивжэн дэрч байхгүй. Хүүхэн гэж за бодилдоо Нацка ши. За яах вэ? Та хоёр миний яриаг дүүлж байгаа юм биз дээ. Гэхдээ амьдралд миний түрүүний ярьсныг үзэх цаг ирнэ. За ерөөл өөр болог. За. Айло та хоёр минь ингэж бүжигээр гэж. Үгүй тгий л та. Тгий. Эмэгтэйчүүдийг гэгэрүүлнэ гэдэг ч энэ цаг чухал шүү. Тэглэгүй яах вэ? Таныг их сайн бильярд зөгтөг гэж хүмүүс хэлцгий. Гайгүй шүү. Таны бильярд зөөхийг явж харъя л да. Тгий л та. Тгий. За хоёлаа явъя. Нацка, манай паган дулмч хүрээний харцуулын нүдийг унгаасан хүүхэн болжээ. Жамбал дандаа хүү явуулж идэх. Паган дулм миний бильярд тоглохыг оч харах юм гинэ. За. Чи нөгөө түрүү чи орсоос даагаа нэх гэж байгаа юм уу? Хар малгай жамбал хаач явсан тоглоомонд азан харихгүй байх шүү. Та хоёр миний бильярд тоглохыг оч харал та. Бүдэгээл. Тгий. За явцгаая.
1926 онд нацагдэрж 20 настай байхдаа өөрийн гэргийг Паган дулмын хамт Герман улсад суралцахаар явсан. Тэгээ Германы Лайпциг хотод нацагдэрж бол сэтгүүл зүйн ангид сурч байсан. Паган дулам бол нийгмийн ухааны чиглэлээр суралцж байсан юм билээ. Ингээ 1929 онд Германд суралцж байсан бүх оюутнуудыг эргэж дуудахад нацагдэрж Паган дулам хоёр бол Монголд эргэж ирсэн. За 1929 оноос эхлээд нацагдэржийн амьдрал бол ерөнхийдөө доошлох тал руугаа хандсан ийм үе эхэлсэн байгаа юм. 1929 онд нацагдэржийг ирсэн дорн бол Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн дасагт оюутан гэсэн ийм ажилд томилсон. Оюутан гэдэг нь бол өнөөдрийн бидний ойлголтоор эрдэм шинжилгээний ажилтан гэсэнтэй дүүх ийм ойлголт юм шиг байгаамаа. Ингээд 1920-ад оны сүүл үе гэхэд бол улс орныг хамарсан ийм хилмигдлийн шуурга ерөнхийдөө эхэлсэн. Энд бол нацагдэрж Паган дулам хоёр хоёулаа өртсөн. Ингээд нацагдэржийг Паган дулмыг аль альнийг нь бол ажлаас нь халсан. Хүү яадаг вүлээ. Яасан амар хүн бэ чинь. Хүнээс айдаг яадаг хүүхнүүд вэ? Жайлгүй яах юм. Нацга. Чамтай уулзах сургаар халиун зураач дагаж уйлаад. Шиг жамбал дандаа хүн цаашлуулж идэв. Аяр маань ингэхэд хаанаас ичсэн вэ? Чамтай уулзах гэж яваад жамбалтаа усны гудамжинд тааралдаад. Хөөе нацга. Халиун зураач чиний өгүүлгийг ёстой амлуулсан байлээ дээ. Ямар? Юу өгүүлэг? Яагав? Хөдөөдлийн үзэсгэлэн. Миний найзч Паган дулмыгаа ёстой амлуулсан байлээ дээ. Паган дулам гэснээс Паган дулам ойрт харагдахгүй байх чинь би энэ сайн уу? Яг үнийг хэлэхэд амьдрал тааруу. Паган дулмыг сая ажлаас нь халсан. Одоохондоо нэг хүнсний мухлагт худалдагч хийж байгаа. Үгүй тийм үү? Энэ цаана нэг л явдал байна да. Наад чи юу гэж байгаа юм? Зүгээрээ хэрэг болно. Чи нөгөө нууц янаг шүлгээ дуусгасан уу? Дуусгасан. Нууц янаг гинэ. Ямар сонин нэр вэ? Чи жамбалд нэг уншиж өгөөч. Тэгэл тэхүү. За тэгье. Хуралдсан олны дунд учирмагц. Дөрвөннүүд эсрэг ширтэлцэж хоёр сэтгэлийн дотор нэгэн зэрэгээр зулг хэрэлдэж байгааг хэн мэднэ? Хожим өдөр хүн ойн дунд учирч сэтгэл зүрхийг хангахад гагцхөө хажуугийн цэцэг үзэж бид хоёрын зүг сэмэр инээмсэглэн. За ямар байна жамлаа? Цэцэг сэм инээмсэглэн гэдэг их л гэгээ мэдрэмжээр бичигдсэн шүлэг байх. Шинацгаа халиуна гуруулаа уулцных өнөөдөр жаахан сэмэр шимхүү. Тэгээ л да. Шушма. Паган дулам маань өрөнд орсон гэж тулдсан. Яаж уг юм бол та залуу. Pagamadolama iresa olzanagina. Hai? Pagamadolama? Hey. Hai. Orola. Boşu orola. Ay, pagama. So. Ay, pagama. Pagama dolama.
чи ямар сони хүн ирээсаа? Хай? Цагаан минь. Юу Би болоосаа? чамтай нэг чухал уулзалтаа ирлээ. Ямар уулзаа байна? Цагаан минь. Чи над нэг тус болж үз. Тусаа болохоо? Юу болоосаа? Над хийлээ? Надад мөнгөний хэрэг байна. Мөнгө. Хэд янчаа? 5,000. 5,000. Чи тэр их мөнгө юу хийна? Би нэг мохлогт ажиллаж байсан. Тэгээ яасаа? Тэгээ тоолох хийжсэн мөнгө тутчихад. Чи мөнгө идэсаа? Тэгээд юуг нэтгэвтэй? Би энэ мөнгийг маргааш аваач өгөхгүй бол намайг шоронд хийн гэд байна. Шорондоо? Тий. Цагаата яма мэдсэ ба? Мэдлгүй яах вэ? Бүр шүүхэж хилжчихэд байна. Энэ их хэцүү хэрэг болсоо ба. Энэ их мөнгө шүү. Би мэдэж байна. Гэхдээ би боломжтой болонгуудаа л эргүүлээд өгье. Би чамата мөнгө өгөө ба. Чи манайда ирва? Юу? Чи манайда ирва? Буруу мөсөн хүрээд ирва? Миний энд ирснийг нацагт орчид битгий хэлээрээ. Гуй. Баруун дамнуурчны халуун ханз багын амаргаас чинь үнэтэй болов. Байланц шувууны харанхуй өр баривчнаас тань илүү айстай байна уу? Итгээд гажуу хэл заншлыг авхай биндэ юунд шингэ Энгэр бачуу хар цамцыг ангэр цээжиндэн юунд өмсөв. Итгээд гажуу хэл заншлыг авхай биндэ юунд шингэв. Шушма
Шушма. Энэ бичгийг Пагам дулмыг ирэхээр нь өгөөрэй. Хей, пагамад улама бахаггүй. Ирэхээр нь өгнө. Өөрт нь өгөөрэй. 1931 он бол Нацаг дэржийн хувийн амьдралд нэлээд эмгэнэлтэй үйл явдал ихэлсэн юм жилээ. Ягаад гэвэл энэ үед Нацаг дэрж Пагам дулам хоёр холдцоосон. За ингээд Нацаг дэржүүл ажилтай ажилгүй Пагам дулам одоо мөн ажилгүй ингэж явсан энэ хоёрын амьдралын энэ уруудаж байсан үед бол Нацаг дэрж Нина Жистоковатай танилцсан. За Нина Жистокова бол Нацаг дэржтэй урд нь Ленинград уулзаж танилцж байсан. Улаанбаатарт ирсэн хойно нь эднэр найз нөхөд дотн үерхдэг байсан. Бие биенийхэн сэтгэл санааг бол нэлээд ойр дотн ойлгож явсан ийм хүмүүс гэж бодогддгоо. Нацаг дэржийн сэтгэжсэн 30-аад оны Монгол бол бас эмзэг сэдв байсан болов уу гэж бодмоор зохиол бүтээлтэнд туссан байдаг. Тэгээд Жистоковоо их олон сайхан түүх ярьж, дуурсаж санаж байсан. Тэрэн дотор нэг зүйлийг ярьж байсан л да. Заримдаа харамсалтай нь одоо их уруугч сонин хүмүүс бид нар таарлаж байсан. Тухайлбал нэг удаа шинжлэлийн баяр болж Нацаг дэрж бид нар сайхан шинжлэлийг угтаж баярлаж цэнгэж байсан. Тэр дунд нэг монгол хүн байжгаад нэрийн заавал хэлээд яах вэ хэлсэн л дээ. Өөрөө бол нэрийн сайн санаж байгаа. Гэхдээ тэр нэрэндээ биш, тэр үзэгдэлдээ гэдэг утгаараа надад хэлж байсан. Тэгээд тэр монгол хүн бол зургийг ч авч өгөө гэсээр угаад бидний бүгдээрийн зургийг авсан. Сүүлд нь тэр зургийг авчаад тэрийн одоо нах яам дээр очиж энэ гадаадын хүмүүстэй хамтарч улс орныхоо эсрэг юм ярьж байгаа хүмүүсийн зураг гэсэн мэгт танилцуулж тэр зургийг тэр тухайн одоо үед асар их одоо харийн сэрцгий үйл ажиллагаа явуулж исэн байгууллагад өгсөн. Тэгээд тэрнээс болж биднийг шалгаж байцаагаад л зовоож өгсөндөө. Тийм учраас бол одоо найз дунд бол бас тийм одоо монголчуудын хараа хэлгээр нохот ус байдгийн байна лээ гэсэн зүйлийг хэлж ирсэн юм аа. За чи ямар сони мэдээтэй ирвдэ? Дарга. Энэ удаач олцтой шүү. Олцтой гинэ. Тийм ээ. Дээр нь бас баримттай. Энэ та наад зургнуудаа нэг сайн хартаа. За дараа минь. Наад бол чинь хаашаач хөдөлшгүй баримт. Чи тун чухал баримт буулгаж ирж. Яам чамааг үнэлнэ. Эдний ярианд эгзэгтэй сэжигтэй юм байна уу? Бай хар бархуута дарга минь. За. Би бүр чадлынхаа хэрээр явж олж сонслоо. Их сайн байна. Тэд нар тэгээ жохом юу ярьж байх юм? Энэ банкет цаанаа хүчтэй байж. За тэр. Тэгээд цааш нь таны нөгөө хэлээд байдаг тэр гадаадын тагнуултай холбоотой болов гэж надад санагдлаа. Тэгнэ тэр. Надад бүр хар төрөөд байсан юм. Энэ Нацаг дэрж ер нь их сэжигтэй этгээд. Тэд шинжилгээг ухтаж хундаг өргөхдөө энэ зүүн зүгт бий болсон Манчга улсын нэг жилийн он тухай ярьж байдаг шүү. Наадах чинь тун чухал мэдээлэл байна. Тэд нэр өөр юу ярьж байна? Лоро самбуу Нацаг хоёрыг дагуурын засгийн газартай холбоотой болов гэж би бодлоо. Мөн дөө. Лоро самбуу чинь нөгөө түүхч буян чуулганы хүү мөн байц? Яг мөн дарга. Тэгнэ тэр. Чи зохиолчдын холбоон дээр Нацаг дэржийн хийж байгаа ажлыг давхар сайн хянж бай. За тэгээ дарга. Нацаг дэрж Герман сурч байсан хүмүүстэй уулзаж хөрөнгөдний зохиолыг ихэд магтаж дэврэг суудаг хүн. За тэдний дунд өнөө эрдэмтэн гэгдэх Жамсрангийн цэвэн Бямбын эренчин гэх мэтийн буряд сэхэдүүд хүртэл амьнэгтэй бололтой. Өнөө мө бор шүү дамдын сүр хүртлийг нэд нэрсч гисэн явна. Гүй тэгээд тэд нар юу ярьдаг юм болоо? Хөрөнгөднийг магтноо. Бас болоогүй. Монгол улсаа хөгжил султраа гэж болно. Бүр тэгээд зогсохгүй.
Шүүлэг зохиол оролддог манимитийг хүртэл гадуурхаж дээрлэх янзтай шүү. Тийм би. Гүй нацаг дөрж миний шүлгүүдийг нэг ч удаа уншаагүй мөртлөө өөсөөл хайгаад баг. За тэгэхээр чи саяын ярьснаа надад нэгд нэгэнгүү бичээд энэ дээр буулгаад өг. За дарга. Одоохон. Би наадахыг чинь чулуу болгоно. За дарга. Би чамайг шагнал тодорхойлсон байгаа. Юу гэж вэ та? Чамайг шагнал тодорхойлсон байгаа. За, гэлээ дарга. Гэлээ. За, Би ч үч. одоо 21 онд хувьсгал ялал 30-аад он хүртэл энэ 10 жил явхад нөгөө манай хойд ардуудын бодсноос их өөр улс болох юмцтай байдал үүссэн шиг байна. Бүх залуучуудаа баруунд өндөр хөгжилтэй оронд боловсруулж байна. Сургахаар явуулсан. Тэгээ сургахаар явуулж, Германд явуулж байна, Францад явуулж байна. Тэгээ эдгээр чинь татаж эргэж иртэл нь ер нь Оросд сургаагүй байгаа шүү дээ. Ийм том одоо нарийн мэрэгжлэр өөнөр нь. Тэгэхээр чи энд баруунд яатсан улсууд чинь сурцсан улсууд чинь яг л одоо нөгөө хэлмэгдүүлж байгаа энэ байдлаар чинь хөрөнгөний үзэл суртлын бөөн төлөөлөгчд бий болчихж байгаа байхгүй юу? Бөөн төлөөлөгч. Нөгөө буруу нөхдүүд чинь бий болцсон. Тэгэхээр энэ нөхдийн нэг маань одоо нацагдорч яриа байхгүй нацагдорч. Тэгэхээр энэ хойдлын чинь улсын би тэр хэлмэгдлийн олон шалтгааны нэг нь одоо тэр том бодлого тогт нийцэхгүй байгаа хүмүүсийн тоонд орсон гэж тайжаасаа гадна тэр баян чинэлгээс гадна тэр шүлэг зохиол болох бүтэхгүй юм биш чаргаж байгаагаас гадна хамгийн том юм чинь бол өөрөө тэр хөгжсөн боловсрцсан тэр одоо оюуны чадвартай хувь хүн чинь бол маш их аюултай байгаа байхгүй. Тэр чинь одоо ядаж л тэр гол бүтээгч хүчин болохоос нь зайлуулах, хийж байгаа юмнаас нь холдох. За тэгэл тэр бол буруу гэдгийг ойлгуулах. За энэ бол буруугийн жишээ мөн шүү гэдгийг нь одоо мэдүүлэх ийм л нарийн юмнууд явагдаж шүү. Их зохиолч Дашдержийн нацаг дэржийг 1932 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дайчлан баривчилж улс төрийн хилээс хэрэгт шийдэлсэн энэ эмгэнэлтэй түүхийг бол манай үзэгчид сайн мэднэ. Гэж. Бацгаа. Көчий чинь. Бой чинь. Бацгаа. Көчий юу? Алуу. Ишээсоо. хэрэг хийгээгүй байж ингээд хамтдаа шоронд орно гэдэг хэцүү л байна. Шорон оронд орцсон хойно бол нөгөө ойр дотнд байсан ийм тийм улсууд чинь бол
алга болчихдөг юм байна шүү дээ. Дөрвөөд одоо яадгийг өөрөө тэрэнд хамаатуулна гэж бодд юм уу? Хүн чанар нь илэрдэг юм уу? Зав зайн болдгоо юм уу? Одоо тэгэл ямар нэгэн шалтгаанаар маш их зөрсөн. Харин нь бол одоо эргэж очиж уулздаг тийм эргэж тойрж яадаг хоолунд ойртуулдаг тэр хүн бол Нина Чистякова байсан гэдэг. Шарамдахт. Тийм. 남자 Яасан бэ? 나시 За за. Чиний юу вэ? Арих уу? Үгүй дээ. Коньяк бай. Наадах чинь шоронгийн чих бамд сайн байдаг. Хойноос нь чихрич. Харин чихрийн цаасыг эргүүлж өгөөрэй. Чи чинь одоо чихрийн цаас иддэг болоо юу? Ханасаа. Наадахад чинь шоронд төрсөн шүлгээ манц үдэж авдаг юм. Орос хүүхэн ч бас ухаан зарсан байх шүү. Нина чамд их сайн юм аа. Цаадах чинь яаж юм аргас идсэн юм болов? Шимээх. Цаад хойгууд ч сонсч бол халгаахгүй шүү. Нацгаа. Найз нурч нь ламыгаан зүтлээд. Үүрээр нэг шүлэг бичлээ л дээ. Чи сонсох уу? Тэгээ. Шөнийн орсон шиврээ бороо. Сэржигний шивнэв цэцэгсэн чихнэ. Сэрүүн тунгалаг дуслыг нь шимсэн цэцгүүд баясан цомирлогон гэлэгнэ. Мөн бэз Сэрүүн тонголог тусаалыг шимсэн цэцгүүд баясан цамирлогон дэлгэн гинэ. Намдга чи шүнийн явдлыг сэтгэлд бодол дүрсэлжээ. за за. Би ч явж унтъя да. Тэгдэ. Заач. Аргэртэн тохиолдсон явдлыг намдагта яаж шууд уулгадаг юм бэлээ?
орсон шувуу шиг талд хоцорсон янзах шиг төгжигдэж хоригдсон миний бие түргэн гарахыг тэмүүлнэ. Шорон гямдангийн ормон дээр шарилж өв сургуул шаналж зовсон миний сэтгэл сая нэг амарна. Шаналж зовсон миний сэтгэл сая нэг амарна. Он жилигэдэг мэдэгдэхгүй хурд өнгөрөх юм да пагамдлаа минь. Магадгүй. Танд тэрхүү өнгөрсөн он цаг надад бүр явж өгөхгүй байгаа ч байж болно шүү дээ. Би чамайг анх Ленинград харсан тэр мөчөө ерөөсөө мартдаггүй юм. Би огт санахгүй байна. Тэр цагаас хойш 10 жил өнгөрч үү дээ. Магадгүй. Пагамдлаа минь. Чи намайг ойлгооч дээ. Би чамд үнэхээр Магадгүй. чи надаар дог хийгээд байгаа юм уу? Магадгүй. Чи намайг хизээч ойлгоогүй юм гэж үү? Магадгүй. Чи надтай ярихыг хүсэхгүй байх тийм үү? Магадгүй. Би чамаас эцсийн удаагүй. Чи тэр хятадаас салчгаач дээ. Би чамайг насан туршдаа Магадгүй. энэ чиний сүүлчийн боломж. Хожим нь амаа барих цаг ирнэ. Магадгүй. Чамайг яасан ч миний дуршуу пагамдалмаа. Магадгүй. Пагамдалмаа. Би чамайг насаараа харсаар хайрласаар яваа шүү дээ. Магадгүй. Чи бид хоёр дахиад уулзахгүй ч гэж магадгүй л. Магадгүй. Чи үнэхээр намайг үзий яддаг юм гэж үү? Магадгүй. Магадгүй чи намайг гойгаад ирэх цаг байж ч мэднэ шүү дээ. Үгүй шүү л ихцгээ. Одоо намайг орон гэрт минь хөргээд өгдөөд аргагүй. Магадгүй. Эргээд ирэх чинь билүү? Орч. Ёо. Нацгаа. Чи ингэж гөжөөд яах вэ? Өөрийгөө л зовоохын нэмэр штт. Тийм биз дээ. Гадаадын этгээдтэй ямар холбоотой байснаа л хэлчих. Лейпциг хотын их сургуулийн профессор Монголч эрдэмтэн Эрхэнштэй захидлаар харилцдаг байсан. Лачин үсгийн цагаан толгойг шуудангаар явуулсан. Хөрөнгөтний этгээд тагнуул туршуулд ямар мэдээ дамжуулж байсан бэ? Юуныхан тагнуул туршуул байх вдэ. Ердийл нэг номын мөр хөөсөн хүмүүс. Ямрын чамаар заалгалгүй бид мэдж байна. Ялт нь чи болохоос би биш.
Ярдаглах юмгүй яаснаа бушуухан хэл. Төмрийн заводад ажиллаж байсан шивэд мэрэгжилтэнтэй хүн ёсны мэд мэдэлцсэн. Олон жамтдтай харьцдаг хүн байна даач. Оргож гарах санаа байсан биз? Орох юм. Ёстой тэгж бодож үзсэнгүй. Үгүй ер нь та нар яахааран ийм хүний санаанд ормгүй юм асуудаг байна. Дууч! Гарч бай. Бүр байтлаа. Биднийг байцаахан шивдээ. Шинэ жилийн банкетны үеэр юу ярьснаа хэлчих. Чамаас бусд нь хэрэгэ хүлээж гисэн шүү. Чи урд нь том мал хажиж байсан гэд гүжөөд байна уу? Төр засгийн итгэлийг хүлээж зохих албуудыг чадлынхаа хэрээр хашиж ирсэн үнэн. Зөвлөлтийн мэрэгжилтэн сурагч нарыг муулдаг гэдэг угаац. Ажлын төлөө хаяа амзэрдэг байсан. Мондо. Бас мөрийтэй тоглодог гэлөө аа? Эрдэм номын ажил орчуулга зохиол гээд надад тоглох зав огтхонч гардаггүй байсан. Тийм би. Харамалгайч юм бала. Үдэн хас шаргомб. Та нар яаж аригтж мөрийтэй шаариг зохидгоо мартчихсан уу? Бильярд хаяа тоглодог байсан. Энэ зургийг таньж байна уу? Хань хамсаатнууд чинь бүгд хэрэгэ хүлээж гисэн. Чи яаж зөрөөд нэмэрв? Хөрөнгөтний гарал үүсэлтэй ном зохиол орчуулж тараадаг тухайга ярина да. Хамжилга тайж пушкны хар хөнөөл таригч анчааргагч модны тарныг тайлсан. Модны тарин тайлна гэж юу байдгийг? Ямар мод гинэ? Алив. Тэр модныхоо нэрийг яг энд үнэн зөвөр нь бичээд. Бич. Анчаар. Тэр хамжлах тайж байгаа нэрийг ч бас үнэн зөвөр нь бичээд. Энэ танай гэрт нэгжлэг хийхэд олдсон эд мөрийн баримт. Хүний гарта тэжээгдсэн залуу бүргэд чихт янданы байцаагч. торны цаана суун миний гонигт нөхөр жигүүрээр
даллан сонгоны доор цус Цус дэдэг. тоншин. За энэ залуу бүргэд гэж хий. Жигүүрээр даллагч гэж хий юм бэ? Наадах чинь миний зохиол биш л дээ. Орчуулгын шүлэг байгаа юм. Тийм бич. Чи олоод л орчуулаа байх та. Яа гинэ. За тэгвэл чи сонсч бай. Үйлс тэртээ Цайрах. уул тийш даалан тэртээ Хөхрөх. мэдж байна. Алс тийш салхин бид хоёр гоо Зугаацах. зүг тийш зоргоор шувун бид хоёр зорчих цаг болов. Заач хэнтэ хаашаа зорчих гэж байгаа хэлэндэ. Байцаагчаа. Наадах чинь би орчуулгын шүлэг гэж хэлсэн шүү дээ. Чи яасан сүрхий шүлэг орчуулдаг эсрэг үү? Чи намайг мэдэхгүй гэж бодож байна уу? Би төрийн төлөөлөгч хүн шүү. Чиний амнаас миний гарт байгаа шүү. Чи хизээ хаашаа хэнтээ оргох гэж байснаа л хэлчих. Наадах чинь Пушкины хоригдлог гэдэг шүлэг шүү дээ. Хоригдлог гинэ. Нацга чи заавал хоригдлын тухай шүлэг орчуулах ямар хэрэг байна? Хоригдл бол Александр Сергеевич Пушкины эргчлээ хүссэн шүлэг. Хэнийг нэ? Пушкины. Наадах чинь тэгвэл аль хөрөнгөний тагнуулав? Тагнуулч бишээ байцаагчаа. Оросын шүлэгч хүн. Цагаач Оросын тагнуулав. Чи анх яаж танилцсан юм? Анх Ленинград шүлэг зохиолтой танилцсан юм аа. Гүчи дөрөв Оросын тагнуулчаа гэж хэлээгүй л үү? Пушкин бол өнгөрсөн зуунд амьдарч байсан Оросын их зохиолч хүн. Яага заавал тэр нөхөр чамд хоригдл гэдэг шүлгээ өгсөн юм бэ? Надад өгөөгүй. Би өөрөө олж орчуулсан юм. Чи тэр хоригдлынхоо хэлсэн үг бүрийг надад тайлж байж эндээс гарна да. Дорога, Ирова, еще сова. лекцэг дарга. Ийм орой болосоо хоноо юу хийж явана? Чамд ямар хамаатай юм? Цагата ямар сони юутай? Хөөе. Пагам дулам хаана байна? Пагама дулама манайд байхаггүй. Юу байхгүй гэж? Хаашаа явсан? Мэдхгүй. Тийм би. Чи мэдэхгүй гинэ мөнөхөө. Дорога. Пагам дулмыг олж ирэхгүй энэ ганцгийн чи хаана? Морела. Ая. Иша. Морела.
이제 머리가. Наадхаа чи өөрөө уу? Манай арих сайн арих шүү. Танаа энд хөгжим хүүхэнгүй газар уу? Манайд бүхэн юм бишөө. Цагаата яманда болоо яоцро байна. 파가마 이르사. 파가마 이르사쇼. Лекцэг дараагаар ямар ая зан тавьдээ? Би чамайг олон хоног хайд сургаж нь гаргаад уулзах гэж зорж ирлээ. Би хүнд ч хэрэггүй болсон. Чамд чаналхаас өнгөрсөн. Дахиж миний араас битгий ирээрэй лекцэг минь. Энийг л чамаас гуй. Нацаг доржийн өөрийн амьдрал нь гэгэрсний дараа гутарсан гэж хоёрхан гэрэл сүудэр хоёрт хуваагдана. Энэ бол Монголын буруу байгаагүй. Монголд байсан нөлөөлөлт гаж сэтгэлгээний буруугаар гадуурхагдсан байсан гэж би боддог. Нацаг доржийг Монголын ард түмэн тийм өндөр хүлээж авсан мөртлөө хэцэгхэн хүмүүс эцсийн эцэст өөрөөс нь үргэн зайлж явахын хэмжээнд тултал амьдралаас тэгж гутсан хүн. Ер нь шоронд ороод
бүр одоо тийм одоо нэг бүлэг шүлэг гэхээр юм уу олон тоотой шүлгүүд бичсэн. Чихрийн цаасан дээр бичсэн энэ төр Цаасан дээр бичсэн яруу найрагчд бол ер нь хоёр л доо. Нацаг дээр чойном хоёр л байгаа. Чойном чорон дор албан шүлэг бичсэн, нацаг дорч бичсэн. Харин ч одоо тэрийг бол би нэг тийм нэг судлах тухайн байна гэж боддог. Яагаад гэвэл их том уран бүтээлчд тэр их орчны нөөцлөд хүнд нөхцөлд ячхаар уран бүтээлийн сэтгэлгээ, сэдв, за тэгээ урлах эрдэм гээд олон нарийн юм яаж одоо их зохигдож өөрчлөгдгийг гэдгийг бол тэр хоёр өөр үеийн бол харьцуулаад ч юм уу ингэж мэдмээр юм шиг юунууд бол байгаа. А зүгээр нацаг доржийн бол шүлгүүдийг үзэхэд бол жоохон готронгүй шинж бол орсон. За өөрийнх нь хэлж байгаагаар шүлгэн чи яадаг их тийм юу шүтлэгд бол одоо орж байгаа. Шүтдэг ингээд зов зүдрэх үед бол хүн одоо шүтэд биширдэг юм байна. Аврал хайрыг бол нэгтгэх юм байна. Хүнийг өөрийн хориод байгаа, цагдаж байгаа, хязгаарлаж байгаа ортон чинь бодол ухааны харин бол хязгааргүйч болгочдөг байж магадгүй гэж бол надад харин бодогдсон шүү. Гадаач мөн сайхан байна да, нацгаа минь. Нацгаа минь. Чи чинь яагаад л өөдрөглаад байна да? Үгүй энэ чинь өөдрөглаад юу байна бид их чөлөөтэй боллоо, суллагдлаа. Одоо харин хоёулаа манад очоод ламаар сайхан тарган хоньны мах чамуулж иднэ. За юу. За намдаг байна. Би чамд нэг юм хэлье. Гямдан байхдаа дуусан ч чамайг сэтгэлээр унна гэж бодоод өдий хүртэл өвөн зоож ирсэн. Юу тэр вэ? Чиний хайртай гэргэл хамчна чамаа хүлээхээс өнгөрчээ. Юу? Лам яга. Өөр хүнтэй болоо юу? Үгүй дээ. Үгүй тэгээд эргэж уулзахаас бүр өнгөрч. Юу? Чи юу гэвэ? Сэтгэлийн зовоор өвчний хүндрэлийг даасангүй дээ. Зовх цагт сэтгэлээ барьтаа намдаг. Нэна зориулсан шүлгүүд ч би шоронд бичсэн. За гарч ирээд ерөөсөө нэна дээр л шууд ирсэн юм байл л дээ. Ер нь шоронгоос гараад. Тийм өөр нөхцөл байдал тэр тусмаа шоронгийн нөхцөлд өртсөн хүн чинь бол их олон юм бодно шүү дээ. Тэгээ тэр үед чинь хүн шиг сайхан харьцаж яана гэдэг чинь гэрэлгээгээтэй сайхан байлгүй яах вэ? 1930-аад оны дунд үеүл бол нацаг дэржийн хувийн амьдралд маш хэцүү байсан ч гэсэн уран бүтээл нь бол их дэвжин дээшилж явсан ийм үе. За энд би ганцхан жишээ хэлж болно. 1933 онд нацаг дэрж миний нутаг гэдэг алдарч шүлгийг бичсэн. Тэгээ миний нутаг гэдэг шүлэг анх яаж зохиогдсон, яаж хаана хэвлэгдэж олон түмэнд хүрсэн тухай түүхлийг сонинд өгөөд юм байна. Энэ миний нутаг гэдэг шүлгийг 1933 онд их зохиол Дашдэржийн нацаг дэрж шинжлэх ухааны хүрээлэнгээс зээлж авсан 50 төгрөгийн хон өрөнд өгсөн байгаа юм. Тийм учраас миний нутаг гэдэг шүлэг бол анх шинжлэх ухааны хүрээлэнгийн хамын сонинд гарч нийтэд хүрсэн. Ер нь онцлоод хэлэхэд
аль ч улсын томоохон яруу найрагчид тухайн үеэсээ нилээд хэдэн жилээр төрүүлчихсэн харагддаг юм аа. Нацаг доржийн зургийг үзэж зохиолыг нь уншаад Монголд ч гэсэн хувьсгалын дараахан цаг үеэсээ холоо төрүүлчихсэн яруу найрагч байсан л юм байна да гэсэн сэтгэл төрсөн юм аа. Нутаг орныхоо тухай зураглаж дүрсэлсэн миний нутаг шүлгийг нь би уншаад Монгол орныг үзээгүй мөртлөө нутаг ус нь нүдэнд бууж сэтгэлд урган тодорч хүлээ. Би хэдийгээр гадаад хүн ч гэсэн тэр шүлгийг уншаад өөрийн ирэхгүй нүдний минь нулимс урсаж байсан юм аа. Од шүлэгч нь надад бас тэр хавьд л үчигдсэн юм аа. Од шүлэг бол тийм 30-аад оны үеийн зохиол. Гэхдээ од шүлэгч нэг сони юм байна. Тэр 30-аад оны үед өөр Францын нэг нийгэмлэгээс энэ од эрхсийг одоо ойлгох таны холбоо тогтоох талын дэлхийн нийтийн уралдаан зарлаж ирсэн юм байл шүү. Тэгээд би бол тэр Европ улстай хүн тэр уралдааны юг мэдсэн магадчгүй одоо тэр уралдаанд оролцоход дэлхийн нийтийн зарлаж байгаа юм чинь тэгж одоо тэр чинь шүлгэн бичээл герман болгоол явуулах чинь бол баг тэгсэн байж магадгүй гэж боддөг юм. Ерөөсөн шинжлэх ухааны хүн учраас ерөөсөн тэр асуудлыг бодож болгооч нэрэн тэр чинь бол амьдрал байна уу? Тэр ертөнцтэй бид нэр ерөөсөн холбоо тогтоох тийм боломжтой гэж бодоод тэгээд тэр чинь нэг тийм сансар судалч нэг тийм бүр нэг ийм дэсгэлт болсон үе юм байх гэж бодож байна. Тэгэхээр энэний ард харин юу бодог гэж байна. Тэгэхээр монголчин дэлхийн соёлт ертөнцийн хүрээнд орчихсон. Тэрнийг ойлгож мэддэг төлөөлөгчтэй дамжиддаг хэл одоо тохиолдлын хэрэгсэлтэй болцсон, оюуны одоо гүүртэй болцсон ийм л байсан биш. Тийм л одоо сайхан хүмүүсийг бол одоо бид нэр хэлмэгдүүлжээ гэж ойлгохдохоор байгаа байхгүй юу. Нөгөө хүмүүсийн чинь үн чинь зөвхөн Монголын биш дэлхийн хэмжээний хүмүүс болцсон байгаа биз. Их зохиолч Дашдоржийн Нацаг доржийн од шүлэг бол өнөөдөр ч гэсэн үн цэнэн алдаагүй Монголын уран зохиолын чамбай бүтээлүүдийн нэг ээ. Од шүлэгт Нацаг дорж ингэж хэлж байгаа юм. Холох газраас гялалзан харагдах өнгө тодоо хязгааргүй орчлонгийн дунд зугаалах олон улаан очоо. Нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо манай хүн төрлөختөн чамтай танилцахыг хэдийнээс хүсвэ гэж. Энэ бол яхин аргагүй одоо энэ од ихсийн хооронд өнөөдөр хүртэл одоо олон түмний сонирхлыг татсан дэлхийн олон нийтийн сонирхлыг татсан эдийн шинжилгээний болон уран бүтээлийн ийм сонин санааг бол энэ дөрвөн мөрөн дотор Нацаг дорж Чингис хаан багтааж хэлж чадсан. Дараагийн мөрөн шил хэмэл ингэж хэлж байна л да. Одчны тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгдэнэ вэ? Орчлон ертөнц цэмээгчийг чи мэднүүгүй юу? Янаглал амаргал линдул аль зэрэг хурцвэ? Юунд манай ертөнцид захаа үл үлгэн вэ чи гэж.
Тэгэхээр энэ бол ерөөсөө гариг иргэсийн хоорондын энэ бие биенээ сонирхсон сонирхол холбоо. Өнөөдөр хүртэл одоо тайлагдаагүй нууцыг бол Нацаг Доржинд энэ 4 хүмүүрэн дотор маш сайхан багтааж хэлсэн юм бол ойлгож байгаамаа. 1930-аад оны дунд үе бол Нацаг Доржийн уран бүтээлд цагаан сарва хар нулимс гэдэг ийм сонирхолтой өгүүлэг, миний хэн сураг, миний ээж зэрэг ийм шилдэг шүлгүүд бичигдсэн ийм онжилууд байгаамаа. Би Пагамигчийг бүр түрхэн сандгийн. Их хэл гоё сайхан хүн байсан гинлээ. Би ээждэн зориулж саяхан нэг богино шүлэг тэрэлсэн. Та хоёр сонсох уу? Нацаг минь. Асуух юу вэ энэ чинь? Монголын үзүүлэлт сарангаа намайг төрүүлсэн ээжи. Яруу сайхан их шигээрээ бөмбөм бүүгээсэн ээжи. Зөөлөн цагаан гараараа хөдлөгөн өсгсөн ээжи. Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж. Олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарламарны толгой тэмүүлэн аман ангалзаж хоёр чихэн солбилзон үзэгдэх үед хэдийн миний хоёр нүдэн гэрэлтэн туслаа. Цагаан саарламарны нуруун дээр ногоон гүлэмтэй борчхон янзын эмээлийг тогсон холих газрын хүлгийн өнгө ялгаран үцгэлэн бүрдээд түүний дээр залуухан хормойг цэмцэтл гоёг мөлчилгэн оройгоод хөндлөн суужээ. Цайвар өнгөтэй зөөлөн царайн зуны наран дор борлоод хоёр хазард нь эрүүлийн улаан туяа тусчээ. Шар бажгар дурдан бүсийг шавхийт л оройгоод угалцтай шүнтгэр утлыг дөрөөний дунд тас хитэлж ийсэн саруул талын идэр махуудыг бахархуулжээ. Ташаан дэвхийж хавирганы ясан зурайсан ялгуун саарл морин тогтож ядан гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж уран сайхан толгоогон ийш тийш сэжвэн агаар дор дэгдэж үүлэн дор умбан алдах олвч дээр нуусан үцгэлэн тохин хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдэн ярилцуулан үе инээмсэглэн мишээхүйн хаврын улирал ирж угайтал багтай. Хээр талын дунд хөндлөн голд давхиж хөдөөгөн саруул дор бие гайхуулсан ийм нэгэн үцгэлэн тохин луга уучраад хэрхэн сэтгэл хөдлөх үгүй вэж болох хажээ. Хэрлэн голын хөвөөн дээр нэгэн эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад дараа морин ташуурдан харайлгаж эсгэрэн хатруулсаар хотлоо. Хэрвээ би морьтой болоод завтай байсан бол Тэгэхээр энэ Даш Доржийн Нацаг Доржийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдсэнийг цагаатгсан тухай албан баримт одоо миний гарт байна. Энэ магадлал гэж нэртэй 1989 оны 4-р сарын 14-ний өдрийн 14-р магадлал. Бүгд найрамд Монгол Ард улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын магадлалаа. Тэгэхээр энд ингэж бичсэн байна. Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссийн 1932 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугааргүй тогтоолыг эс зөвшөөрч бүгд найрамдах Монгол Ард улсын прокурорын орлогчийн эсэргүүцлээр Даш Доржийн Нацаг Доржийн хэргийн материалыг 1989 оны 4-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянвал Даш Доржийн Нацаг Доржийн үйлдэлсэн хэрэг гэгч нь
шүүх цаазны бичгийн 49-р зүйл заасан гэмт хэргийн гүрэлтүүнгүй болох нь түүний 8600 тоод хэрэг болон шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгасан материалаар тогтоогдсон байх тул прокурорын эсэргүүцэл үндэстэй байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн 379-р зүйлийн 2-ыг удирдлага болгон тогтоох нь Дотоодыг хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссийн 1932 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугааргүй дашторж явагтай нацаг дөржид холбогдох тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж эрүүгийн байцаан шийдэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Дарга хурандаа Цолмон, Гишүүд Хошууч Гамбат гэд хурандаа Цэрэнбалтаг гэсэн ийм магадлал байна. Энэ магадлалаар бол нэг зохиолчийн энэ улс төрийн хэрэгт холбогдсон энэ гэмнэлт түүх бол цагаатгагдсан юм учиртай юм байна.